Бодмөндөр студиэс мэдчилж байна. Түүхээр хамаа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За өдрийн мэнд. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хоёлаа чи нөгөө нэг зүүд тайлсан те зүүдний тайлал гэдэг энэ хэсгийг нэг үргэлжлэл те. Гэхдээ яг ингээд энэ зохиолын маань хамгийн гол онцлог нь юу вэ гэхлээр нэг дэд сэдв нь болохоор 2 дугаар болчиход байгаа болохоор өнөөдрийн дугаар дээр бас нэг юм яг зохиол тундроос ингээд нэр өгсөн. Тэр нь болохоор Эгч түүгийн хувь тавилан гэдэг нэртэй байгаа юм. За тэгээд мэдээж хоёулангийн ярьж байгаа ном маань болохоор Бямбагийн Сарамт байгийн Сорготон роман те. За энэ номны гол онцлог нь юу вэ гэхлээр нэг юм түүхэн цаг үеиг те ингэж хөөрнөж өгүүлэхтэй түүхэн арманаар ингээд Сорготон бэхий хатнаар ингэж дамжуулж өгүүлэхтэй юм 2 цагийн хэлхээсэн техник эсгүүдийг нэлээд сайн авч үзсэн байгаа байхгүй. Тэгэхээр Сорготон бэхий хатан бол одоо те Сорготон хатан өөрийнхөө өмнөх амьдралаа бодож байгаагаар те ингээд нэг үйл явдлууд явж исэн хамгийн сүүлд нь хоёулаа нөгөө нэг хөшиг тайлах ёслол гэдэг зүйлийг үйлдэл дууссан гэж дуусна те. За тэгэхээр тэр мэдээж хоёр залуу бол шөнө нойрондоо бүх бат хийх чинь унтж исэн чинь гівгийн дүүр цүүрээр те Сорготон бэхий хатан ингээд алтан шумуулууд дахин ирж нөгөө нэг хамарныхын нөхөр нь орж байгаа юм шиг болоод ингээд хамар нь шунган ингээд те шунгнаад одоо өөр юу юм бэ хацаас ирж байгаа байхгүй те дөөд гэдсэн те за ингээд нөгөө нэг амьсгал нь одоо ингээд бүглэрсэн багтрах ингээд те эхнэрийнхээ ингээд сонирн байгаа байдал дээр нь одоо ингээд тулуй бас ингээд те гүн нойронд автчихсан тулуй бас сэрж гарч иж байгаа байхгүй за тэгээ тулуй сэрэнгуутаа нөгөө хатнаа хараад ихэл одоо ингээд хайрлж өрөвдсөн те харцаар харахаас гадна дээрэс нь одоо нөгөө нэг уламжлалтыг арга байдаг шүү дээ. Халуурч юм уу, бүлээрч юм уу гэж гараа тавьж үздэг. За ингэж үзэн гутаа те. За ер нь бол яасан бэ, юу болсон бэ гээл те. Ингэж одоо нэг эрүүл байна уугүйг нь шалгаж байгаа байхгүй. Гэтэл нөгөө Сорготон хатан чинь ахаал нөгөө нэг зүйдэг зүйдэл. Дөрвөн алтан шумбал хамарлуу мань орлоо гэдэг энэ зүйлийг хэлж байгаа байхгүй. Тэгэн гут нь энийг сонссон тулуй болохоор бид арай те чиний зүуд чинь одоо те ямар нэгэн ингээд эрдэн авах гэж байгаа юм биш үстэй ийм дөрвөн эрдний талаар яриад байгаа юм биш үстэй те гэдэг зүйлийг хэлсэн байгаа. За тэр нь одоо яг ямар учиртай гэдэг санаа нь болохоор зохиолын хамгийн сүүлд нь гарч ирэх байхгүй. За тэгээд эрдэн олох үедээ гэж хэлээд тэгээд асуудлууд ингээд цаашаа явж байгаа байхгүй. Ингэж хэлээд нөгөө нэг тулуй бас нэг хөрхөндөө жуумалцаад гэдэг ч юм уу нэг хатантаа те ингэж ягаад буцаад гүн нойрондоо шомбоод унтаад өгч байгаа байхгүй. Тэгээд Сорготон ч гэсэн ингээд хөвцөн боловч гэд нөгөө нэг яг нөгөө нөхрийнх нь хэлснээр те тулуйн хэлснээр бол нэрээ нь эрдэн биш юм байгаа даа гэдэг юм бодолд бодоод те ингэж бодож явахдаа яасан бэ гэхлээр нөгөө нэг өөрөөр нэг унтж чаддгүй нэг хэсэг байдаг шүү хүн болгонд те. За яг ингэж нэг бодлогошоод эхэлж байгаа байхгүй. Яг энэ үедээ бодож явахдаа бол нөгөө эрднээс гадна их чигээ яаж байгаа болоо гэж бодож эхэлж байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр олон хатантай хүний эхнэр болсон одоо их чин те яаж байгаа болоо мэдээж олон хатныхын нүүр сарайг нь яаж харж байгаа бол гэх мэтлэн бодож шаналхдаа баг ихчийн хооронд би очихгүй яавдаа гэж бодсон мөртлөө шүү зэ бодсон мөртлөө яг хажууд нь хэвтэж байгаа ханхар сайхан залуу те тулыг харангуутаа энэ бодол нь бас яг ч гэж чин сэтгэлийнх нь бас биш юм байна гэдэг зүйлийг бодож байгаа. Энэгээр яг энэ Сорготон хатны нөгөө нэг нөхөртөө сэтгэл хангалуун байгаа аз жаргалтай байгаа гэдэг чинь тий. Тэр сайхан залууд те хайртай болсон байна гэдгийг нь харуулж штэ. За ингээд яг иймэрхүү бодол бодож итэл яасан бэхлээр одоо би нэг 2 цагийн хэлхээсэнд те өнгөрсөн цаг болон одоо цагийн хэлхээсэнд явж байгаа гэсэн штэ. За яг энэ цагийг одоо цаг дээр ирж байгаа байхгүй. Хатантаа таныг одоо ингээд те хаан эзэн дуудаж байна гэсэн дуунаар хатан одоо нэг бодлоосоо ингээд нэг ангижраад те одоо ингээд галс хол одоо ингээд хөрвсөн тэртэй өнгөрсөн цаг хугацаа руу өөрийнхөө хамгийн анхныхаа те хормынхаа шүнийг тэгээд тулуйд эрхэлж исэн энэ үйл явдлуудаа ингээд те бодлоосоо сэрэнгуутаа тэгээд одоо хааны өргөөрөө чиглэн алхаж байгаа байхгүй. За ингээд алхаж явах явцдаа бол мэдээж яг энэ авраг орд хаан дуудаж ийна гэдэг чинь хаан дайнаас ирсэн байна. За ингээд дайнаас ирсэн учраас тэр гадаа байгаа маш олон цэргүүд ингээд явж явах замдаа ингээд Сорготон бэхий ингээд ажиглахдаа юу гэсэн бэ гэхэлэр энэ хүмүүсийн дөр хувцсныхын байдал, гутал одоо урагдсан тийм морь зорд нь ядарсан энэ бүх байдлыг харангуутаа ер нь дайн дажинтай үед бол энгийн ард цэрэг ардууд л их зовдсон байна да гэсэн шүүн бодоод нөгөө цэргүүдийг яг юу хийж байгаа юм болов гэдгийг ажигласан чинь цэргүүд болохоор нөгөө нэг ингээд хувцаа тайлаад тийм бүгдээр нь авраг болон тосон энэ хоёр нуурд морьтойгоо орж шархаа идгээд гэж байгаа байхгүй. Тэр эртнээс нааш энэ хоёр нуур маань бол нөгөө нэг юм эмчилгээний совиллын зориулттай тий шарх идгээдэг зориулттай гэдэг иймэрхүү одоо амд амцсан яриатай тэгээд одоо дайчид тий цэргүүд бүгдээрээ дайнаас ирсэн ирэхээр нөө харь орны тоос шороог тэр нууранд ингээд шингээгээд өөрсдөө одоо ингээд ариусдаг шархаа идгээдэг гэсэн шүү юм бодож явсаар хагаад хааны өргөөр яваад орчих. Уучлаарай гомбо. За ингээ хааны өргөө рүү яг яваад орсон чинь Сорготон бэхий хатны юм урдаас те Чингис хаан урдаас нь яг нөгөө нэг
хүүгийн те ингээ өвөртөө суулгацсан али миний бэр ороод ир гэж хэлж байгаа байхгүй. За би одоо дайн тулааны цаг гэж ингэж явсаар байгаад те ахмад одоо ач нарынхаа ингээд нөгөө нэг хамгийн анхных нь те одоо ингээ ангийнх нь одоо ингээ мялалгыг хийгээгүй юм байна. Тэгэд одоо мөнхийн одоо те одоо мөнхийн эцэг тулуу байгаа ш те эцэг нь одоо байхгүй байгаа болохоор чамайг дуудуулж авчирсан юм а гэж хэлж байгаа байхгүй. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тулуу болохоор дайн байлдаанаас арай ирээгүй байгаа гэсэн санааг илтгэж байгаа шүү. За тэгээ цаашаага Чингис хаан яасан бэ гэхээр энэ хүүхдүүдийг мань те ер нь бол дайн байлдаанд одоо ингэж цааш нь ирэмгий зөрөгтэй болгохын тулд одоо хамгийн анхных нь ангийн мэлах хэрэгтэй байдаг. За ингээ ангийнх нь хишгнээс нь авчирж ирэнгуутаа хаан юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь бол хамгийн анх бол те өнөг зураг магамж эхэлжсэн бол дараа цаашдаа одоо арай том одоо ингээ буг гэдэг ч юм уу чон иймэрхэн амтан агнаад ирээдүйд болохоор энэ дэлхийг эзэнсэн их эзэн болоороо тий эзэн болоороо гэсэн ийм одоо ингээ ерөөлийг өргөөд тэгэн гутаа мөнхийн одоо нөгөө яг тэр ангийнх нь хишгнээсэнд одоо ингээ өөх авчирж эрхийн хурууг ингэж тосолж өгч байгаа байхгүй. За энэ үед нь яасан бэ гэхээр Сархтан Бэхэ хатан яг энэ үйл явдлыг харангуйта дотроо маш их баясдаг. Тэр нь юу вэ гэхээр ахаал нөгөө нэг бодол нь алс хязгаарлуу очиж байгаа байхгүй. Нөгөө эцэг минь ирээд те хоёр охиноо гэд Чингис хаанд ингээ өгөөд нэг нь ингээ толгойд нөгөөх нь ингээ Чингис хаанд очиод энэ үйл явдал хэрвээ болоогүй байсан бол энэ бяцхан сайхан хүүр те ингээд одоо ингээ өвгийнхээ эрх их хааны өвөр дээр их хааны өвөр дээр сууж байгаад эрхлээд ингээ байж ич те болох уугүй гэж бодож байгаа байхгүй. За ингээд бодонгот нь тулуй болвол яг өөрөө нэг юм тулуйг нэ мөнх одоо нэг ахмад хүн шүү дээ ангийнхаа одоо ингээд медалгыг авсан те. За тэр бол одоо хааны нэг өврөөс өөгийнхээ өврөөс ингээд өсөрж буун гутаа нэг амар гоё ингээд баярлал ад жаргалтайгаар ингээд гадагшаага гүүгээ гарч байгаа байхгүй. Гүүж гарангуудаа юу гэдэг вэ гэхлээр тэр гадаа гарангуудаа тэр өргөөний гадаа гараад мэдээч чинь сонсогдож байгаа шүү дээ те. Гарангуудаа би те ингээд эрхийн уруугаа ингээд мэлалгалаа ангийн мэлалгаа авлаа өгөөсөө гэл ингээд ордод явж байгаа. Энэ үйл явдлыг нь дотор сууж байгаа Чингис хаан ч одоо ингээд инээгээд те Сархтан ч гэсэн хоёулаа ингээ инээж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг одоо орчин цагт бол арай гайгүй нэг юм ад жаргалтай үйл явдал те. Ингээ Сархтан Бэхэ ч гэсэн Сархтан Бэхэ би одоо нэг Бэхэгээ хэлээд байгаа юм. Одоо л Сархтан байгаа шүү дээ те. За Сархтан ингээд Сархтанд ингээд мэдрэгж байгаа байхгүй. Тэгээ Сархтан бол яг бас тухайн үйл явдал дээр яг юу бодсон бэ гэхэлэр Чингис хааныг ингээ харангуутаа хамгийн анх те сая нүг гэрээр орж ирэхэд Чингис хааны дүр бараг харсан чинь мэдээж нөгөө дайн байлдаанд явчаад ирсэн тэр хүний те нэг тухных нь үрчлээс те нүднийх нь хаарц ингээд царай зүсэн ингээд нэлээд бас ингээд буур суучихсан бас дээрэс нь ингээд дайн байлдаанд яваад ирсэн учраас тухны үрчлээс нь бол бас тэрийг нь илтгэж байгаа те энэ үйл явдал гэж байна. За тэгээ Чингис хаан яасан бэ гэхээр одоо мөнгө гараад гүчлээ хүүхэд те. За ангингууд али миний бэр нааша ойртосоо хоёуланд ярих юм байна гэж хэлдэг. За ингээд ярих юм нь юу вэ гэхээр би сая дайнаас ирээд явж явах замдаа те одоо юу яалаа урууд аймгаар орж ирлээ гэж. За урууд аймгаар орж ирлээ тэгээд тэнд болвол те маш сайхан амьдарч байгаа юм байна гэдэг энэ үгийг сонссон Сархтаны сэтгэл нь хаан дараа нь яг юу ярих юм болоо гэдгийг бодоод эхэлж байгаа байхгүй. Тэр нь одоо ахаад Сархтан Бэхийг өмнөх цаг хугацаа руу явуулах энэ үйл явдал болж байгаа. За өмнөх цаг хугацаанд яг юу болсон бэ гэхээр яг ингээд нөгөө онон мөрний тэг ингээд бэлчирт ингээд айгуу том юу болж байгаа байхгүй найр наадам болж байгаа. За энэ нь бол нөгөө хэрлэнгийн хөдөө харал гэдэг тийм энэ өргөн цэлгэр нутагт бол адуу мал бэлдсэн их хуралдаа болж байгаа тийм энэ үйл явдал болж байна. За ингээд их хуралдаан үйл явц бол мэдээж нөгөө нэг их Монгол улсыг байгуулж байгаа зарлж байгаа энэ үйл явдал болж байгаа боловч за одоо бол энэ нөгөө нэг Романы гол зорилго нь болохоор Сархтан Бэхэ хатанд юу болсон бэ гэдгийг ярих учраас за тэр их хуралдааг түр орхичээ. За тэгээд их хуралдаагийн дараа болвол тэ хуралдаа болоод дуусны дараа тэр ноёд моёдыг бүгдийг шагнасны дараа ахаад нэг ёслол үйлдэнэ гэдэг зүйлийг Чингис хаан нийт олон түмэнд тараадаг. Тэгэхдээ тэрний ойр дотныхоо хүмүүст гэсэн үг шүү дээ, ургийнхаа хүмүүст гэсэн. За ингээ их өргөөндөө яасан бэ гэхээр яг тэр ёслол үйлдэх буюу тэр үйлдэлийг хийхдээ хамгийн гол нь нөгөө Ибага хатан тэ одоо Сархтан хоёулаа ингээ зэрэгцээ сууж байгаа байхгүй. За ингээ зэрэгцээ сууж байхад нь яасан бэ гэхээр нэг зүйлийг маш чангаар хэлдэг гэдэг. Чанга гэдэг нь болохоор нэг юм юу юм бэ? Нэг болоршоод ингээд хэлж байгаа байхгүй. Тэр нь за мэдээж одоо ингээд те ингээд туурах тусгаар улсад нь ингээд нэгдэж байгаа, гал голонд нь нэгдэж байгаа те энэ улс ингээд бүрлдэж байгаа үйл явц бол маш чухлаа. Гэхдээ намайг дагж байгаа энэ гал голомт нь ингээд бадраахад ингээд оролцож байгаа ингээд бүх Монгол овг аймагуд ингээд нэгдэж байгаа нь сайн байна. Гэхдээ сайнны хажуугаар бас те саар гэдэг шиг дайсан ихтэй боллоо. Надаас урууж явсан жаха хамбу гэж байгаа байхгүй. Манай хоёрын аав. За
Тэ. За тэгэнгუут нь яг одоо энэ дээр зогсчихъя. За энэ дээр зогсонгууд нь Сорхтон Бэхий хатан одоо яг юу бодох вэ гэхлээр алсад ингээд бодоод явсан гэсэн шүү дээ. За энэ дээр бол дөнгөж сайхан нэг охиноо авчирж өгч байгаа энэ харц те энэ сайхан үйл явдал энэ бүх зүйл байж байгаа юм шиг боловч хаан одоо жахаа хан буу те аав нь бол хэдийгээр хоёр охиндоо бол маш сайн эцэг боловч цаанаа бол бас арай өөр бодолтой байсан юм байна гэдэг нь гарч иж байгаа. Тэрний юу гэхэлэр хамгийн анх Чингис хаанд хоёр охиноо өгөөд нэр нүрийг олж аваад нэг тэрэгний арал мэт зүтгэж байгаа юм шиг харагдж байгаа боловч цаанаа бол Чингис хааны хүчийг нь ашиглаад тал нутагт өөрөө эзэн суух гэж байгаа санаа бодолтой байсан юм байна. А энийг нь болохоор Сорхтон болохоор өөрөө болохоор нэг юм дотор нь өөртөө таалагддаг байсан те. А гэхдээ сайн эцэг боловч улс төрийн хувьд бол одоо бас буруу нүүдэл хийж ийна. Чингис хааны өвдөөс одоо ингээд сөргөслөд одоо ингээд болохгүй гэдэг зүйлийг нь бодож исэн байгаа байхгүй. За тэгтэл Жахан хан буу бол ингээд Чингис хаантай нэгдээд ингээд явж байгаа юм шиг мөртлөө цаанаа ингээд нийлээд Хэрээдийн Ван хааныг ялж байгаа те. Энэ үйл явдал болж байгаа юм шиг мөртлөө цаагаараа нөгөө Хэрээд аваг аймагуудаа өөрөө захирсныхаа дараа нөгөө Жахан буу Чингис хааны уурыг хэд хэдэн гутаа хүүргээд те тэр хугацаанд нь Чингис хаан хэд хэд удаа твцсэн боловч сүүлдээ Жахан хаан буу нийт Хэрээдүүдээ аваад салан одож байгаа яваад өгсөн. Явахдаа мэдээж нөгөө хоёр охиноо үлдээн штэ. Нэгэнд одоо бэр болчихсон нэгдүгээр хоёрдугаарт нөгөө нэг Чингис хааны хүрээнд байгаа тийм үстэ те. Мэдээж бэр болоод ирсэн учраас тэр овгийн өмч болж байгаа өмч гэхээсээ илүү за яг нэг алангуй ихтер бас нэг тиймэрхүү тайлбарууд яваад байдаг. Тэр овгийн хүн л болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тий. Эмэгтэй хүн нутаггүй гэж. Эмэгтэй хүн цагаан зэр хоёр нутаггүй гэдэг тий. За тэгээд яг энэ үйл явдал нь ингээ болж байгаа байхгүй юу? За тэгээд Чингис хаанаас Жахан хаан буу урууж явсан юм байна гэдэг зүйл саяны одоо Чингис хааны хэлж байгаа үйл явдлаас тодорхойлж байгаа. За Чингис хаан энэ үгийг хэлэн гутаа хэдийгээр Чингис хаан тий Жахан хаан буугийн араас ингээ цэрэг мордуулсан. Тэр цэргүүдээс мэдээ ирсэн байна. За энэ мэдээ нь ямар учиртай юм бэ гэхээр Жахан хаан бууг нүднээс дал болгоо гэсэн байгаа байхгүй. За яг энэ үг нь өөрөө нэгэн сумаар тэнд суугаа хоёр охины зүрхийг нэвт цолж байгаа юм шиг энэ үйл явдал болж байгаа. Тий. За тэгэхээр нөгөө нэг өстө нэр даян дэлхий одоо ингээ те дижигнэд гэдэг ч юм уу ингээл нүдэн дээр нүдлэл юу болоод өнгөрвөө гэдэг ч юм уу те хоёр одоо охин нь хоёулаа ингээ сонирн болж байгаа штэ. За ингээ сонирн болонгууд нь яасан бэ гэхээр одоо эртний сайн ёсыг бодоод те би Жахан хаан бууг бол нэлийн удаан твцсэн гэсэн хэдий боловч надаас урууж явсан. Ер нь бол тал нутагт те тархаа бодрохаа цацсан шагаан шиг байгаа энэ олон нүүдэлчин овг аймагуудыг нэгтгэн гэдэг бол том үйл явц. Харин энээс урна гэдэг бол маш одоо хөх ялтаал гэсэн утгатай юм хэлж байгаа байхгүй. За иймийн учир би одоо Жахан хаан бууг одоо мөхөөж ирсэн урууд аймгийн зорчтойг те төрийн том шагналаар шагнах болсон гэж хэлж байгаа. За ингээ шагнах болсон гин гутаа Жахан бог хороосон хүнийг үү? Хороосон хүнийг. За тэгүн гутаа яасан бэ гэхэлэр Ябагааг дуудаж Ябага гараад ирж байгаа. За тэр чинь одоо хэдүүл ингээ төсөөлөд бодоод үзэх юм бол хааны том орд өргөө байгаа тийм биз? Маш том өргөө. Тэр дотор хааны алтан уургийнхан төр зүтгсэн том төшмөд ноёд маш олон хүмүүсийн нүдэн дээр нэгдүгээрт хоёр охин те эцгээ одоо ингээд өгсөн гэдгийг сонсоод те ингээ гүн шоконд орж байгаа. Энэ шокны дунд хаан Ябага хатныг дуудаж байгаа тий. За Ябага хат манд хүрээд ирэх гэж байгаа. За Ябага хат ингээ хүрээд ирэхэд нь яасан бэ гэхлээр би тий одоо ингээд Ябага хатныг одоо төрд гавья байгуулсан учраас зорчтой авгад тий одоо ингэж Жахан хаан бууг урвсан энэ хүнд ингээ сойрхож гинэ гэж хэлждэг. За одоо Жахан хаан бууг алсан энэ хүнд сойрхож гинэ гэж байна. Энэ хүнд сойрхож байгаа байхгүй юу? За тэгэхээр сойрхож гинэ гэдэг нь тэгэхээр хааны энэ зэрлэг бол мэдээж Ябагад бол мэдээж таалагдахгүй шүү дээ. Таалагдахгүй, Сорхтонч таалагдахгүй. Гэхдээ хааны зэрлэхийн үрдас хэлж чадах хүн хинч байхгүй. За ийм үйл явдал болсон. Тэгээ энэ үйл явдалд бол аль аль нь айгу хэцүү байдалд болж байгаа тий. За тэгүнгууд нь хэцүү байдалд болж байгаа боловч Ябага хатан. За энийг бол Монголын нуус товчонд ч гэсэн маш тод томрон хэлсэн байдаг тий. За зөрчтэй авга бол зорчтой гэж байгаа тий. За ингээд уруудын зөрчтой бол мэдээж төрд маш том гавья байгуулсан гэдэг нь болохоор түүхэнд бол ингэж гарч иж байгаа шүү. Хэрээд аймгийг мөхөөхөд Хэрээд аймаг Чингис хааны цэргээс илүү хүчтэйсэн байгаа байхгүй Ван хааны тий цэрэг. За тийм учраас Ван хааны төлөвлөгөөг жамуух мэдээд Чингис хаанд хэлсэн байгаа штэ. Тэгтэл Чингис хаан хүүх ийм төлөвлөгөөтэй байлдах гэж байгаа юм чинь тэдний энэ зоригтой цэргүүдийн урдаас хэнийг тавих вэ гэж хэлэхэд мангуудын хууль дор ноён хэлдэг байхгүй. Чингис хааны өмнөөс би гэж тулалдъя гэж хэлдэг. За тэгхэн гутан зорчтой аавгыг те ингээд хоёрдугаар игнэд нь оруулдаг байхгүй. Зорчтой гэдэг. Одоо энэ хүн гэсэн үг байхгүй. За тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгürt Хэрээдийг мөхөөхөд маш том оролцсон юм байна.
сая одоо ингээд роман дээр бол тэ жахан хамбуг ингээ хөнөөч идэрч байгаа энэ үйл явдал болж байна те. За энэ үйл явдал болонгууд нь за ийм одоо төрд гавья байгуулсан учраас би одоо ИБА-г чамд хатан болгож өглөө гэж байгаа. За ИБА-г ч гэсэн өөрт нь бол хэлж байгаа байхгүй. За би одоо ингээ хүлийг чинь шивэртэй гэж те. Би ч н одоо үнэртэй гэж гэдэг ч юм уу те. Энэ хүү байдлаар голоогүй юм шүү. Тэ ингээд зэрэгцэн суусан гэж байгаа байхгүй. Хааны синтед хамтдаа суусан те. Ийм хатна төрд гавья байгуулсан ийм хүнд өгж байгаа шүү гэдэг санааг хэлж байгаа. Тэ. За ингээд өгч байгаа те. Гэтэл одоо энд сартан бодож байгаа байхгүй. За энэ юу гэхэлэр ИБА-га хатан болвол зочдоог болвол маш сайн мэднэ. Яагаад вэ гэхэлэр яаж мэдэх вэ гэхэлэр зочдоо болвол хамгийн анх ИБА-гаг болон тэр жахан хамбуу гэдэг хүмүүсийг харсан байхгүй. За хамгийн анх тэр дэрстэд нөгөө нэг яах вэ их үү гэж яагаад нөгөө нэг амар зовцсон нүүдэл явсаар хагаад за Чингис хаанд бараалахаар боллоо 2 өхнөө өгөхөр боллоо гэд Чингис хааны хүрээ рүү ирж явах замд нь уулан дээр одоо манай харуул хийжсэн хүн чинь зөрчтэй. За тэгээ та нар юун хүмүүсөөгөө журдаас нь тосч очоод те. За ингээд хамгийн анх ингээд харж исэн өндөр гойлог биетэй хөдөр одоо бахим те биетэй инээн гут нь одоо шүдэн ингээд нэг юм цав цагаан ааруул шиг тийм игнэ тавьцаа ааруул шиг цав цагаанаар инээдэг ийм залуу байсан гэдгийг мэдж байгаа байхгүй. За ингээд аваад явсан. За ингээд явлаа те. Явлаа гэдэг нь юу гэсэн үг вэ гэхэл би нөгөө хэлэх гээд ингээд гоё уран цэцэг гарч ихгүй байгаа байхгүй. Энд ийм болж байгаа. Мэдээж одоо нэг сорхтооны бодлоор ингээд явж байгаа шүү дээ. Гэтэл ИБА-га бол маш хөөрхилтэй байдалд орсон те. Тэгээд энэ байдлаас хойшоогоо өөрөө бас Чингис хаанд юу ч хэлж чадаагүй, дүүдээ ч юу ч хэлж чадаагүй, зүгээр л хааны тушаалыг дагаад, зөрчтэйг дагаад, зөрчтэй одоо нөгөө нэг 4,000 одоо те зөрчид гэнэ урууд аймгаа ингэж толгоолоод 1000-ыг толгоолоод те ингэ цаашаа явж байгаа те. Ийм үйл явдал болж байгаа байхгүй. За ингээд яваад гисэн. Одоо яг нөгөө нэг гэрээс гараад ингээд явж явах замдаа гэсэн үг байхгүй. Гэрээс гараад те ингээд явж явах замдаа гэдэг ч юм уу ингээд сорхтоо аюу эвгүй байдалд ороод те гэрт ороо байж байгаа байхгүй. За ингээд нөгөө их хурлаа дуслаа. Хэсэг сар ингээд өнгөрлөө хугацаа дуслаа. Нэг өдөр Чингис хаан сорхтооныг дуудулж гинэ гэдэг. За. Сорхтоо яг нөгөө нэг хааны өргөөрөө явж явах замдаа те яг юу бодож явцсан бөө мэдээж хааны өргөө хаан хүлээж байгаа мэдээж нөгөө сойрхлыг хүртсний дараа өргөөн дотор орох ёстой. Гэтэл тэр мэрийн ч одоо яг юу болж байгааг мэдэхгүйгээр нэг л мэдхэд хааны өмнө ингээд сүхрээд суудсан те ингээ байсан байдалтай. Дараа нь яг юу ямар үйл явдал болох вэ гэдгээ хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулсныхаа дараа ярив те. За ястаа үнэхээр гоё дээр явж шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Эстер Монголиа компани дэмжиж ажиллаж байгаа. Тэгэхээр Эстерийг манайхан мэднэ. Ер нь маш гоё аяллуудыг зохион байгуулдаг. Дээрээс нь аялдаа сэтгэл гаргаж тэр тав тух за тэр одоо очих газар хоолунд бүх зүйлийг одоо танд одоо тохирсон хэмжээнд сэтгэл ханамжтай байх хэмжээнд агаарч ажиллахаар Эстер Монголиа бас бидний танил болсон. За тэгэхээр Эстер Монголиа одоо нэг гоё аялал зохион байгуулж байгаа юм байна. Одоо бид 2000-ад оны их үед нэг юм хоёр хөөрхөн хөвгөө нийлээд хамтлаг байгуулж байсан бол одоо тэр YG Entertainment гэж одоо тэндээс одоо хамтлаг байгуулахаар хүүхдүүдийг шалгаруулахад тэрний хоёр хөөрхөн дэрсгэн хүү очоод хамтлаг байгуулж байсан бол одоо бидний маш сайн мэдих Big Bang хамтлагийг байгуулж байжээ. Тэгээд одоо 20 жилийн дараа 2006 оноос хойш 5 гишүүний бүрэлдэхүүнтэй ингээ үйл ажиллагаа явуулаад хамтлаг уран бүтээлээ хийгээд одоо бид бүгдийн танил болсон. Гэхдээ одоо 20 жилийн дараа Big Bang маань одоо дэлхийг тойрсон аяллаа хийх гэж байгаа, аялын тоглолт хийх гэж байгаа. Тэгэхээр энэ тоглолтыг үзэх маш гоё боломжийг Эстер Монголиа зохион байгуулж байна. Эстер Монголиа яг Ханоид болох тоглолтод нь зориулаад шууд нислэгээр явж чад үзэх зам мөн тоглолт үзэхээс гадна бас хөтөлбөртэй аялал та бүхнийг урьж байгаамаа. Үүн маш боломжийн үнэтэй. Дээрээс нь та ихний 10 хүнд багтаж тоглолтын одоо энэ аялалд багтаж чадах юм бол 200 сая төгрөгийн бас урамшуулалтай юм байна. Тэгэхээр Эстер Монголиа гэж Facebook дээр бичээд пэйж руу нараад мэдээлэл аваарай. Энэ гоё тоглолтыг үзэх боломжийг манайхан бити алдаарай. 72 тэгтэг 92 тэгтэг утасны дугаараар залгаад бас мэдээлэл авч болно шүү. За баярлалаа. За одоо бол яг Чингис хааны өмнө ингээ сүгдээ сууж байгаа сорхтоон болвол хинч байхгүй. Эцэг байхгүй, их байхгүй. Ганц одоо төшөг тулгуур нь болж исэн тий. Игч нь өөрт нь юу ч хэлээгүйгээр ингээд яваад өчгсөн энэ үйл явдалтай тулгарсан тий. Хааны өмнөөс юм хэлэх гэж хэлж чадахгүй энэ баг. За хаан болвол сорхтоонд юу гэж хэлсэн бэ гэхээр тал нутагт ургасан чулуу тий. Хизээ нэгэн цагт ботрон ундаж амтай. Би одоо өөрийнхөө тий ингээд өс өвөрлөн одсон гэж байгаа байхгүй эцгийг чинь хөнөөсөн гэж байгаа тий дарсан зөрчдөд би хатнаа сойрхлоо
Амьдрал бол мөнх бишээ. Зэрэг зэрэгцэн суусан те хатам минь одоо нэг хаан сэдэ те ингээ хамтаа суусан хатам минь ч надад юу ч хэлсэнгүй явлаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ би энд одоо ингээ жаргал өрөөхөөс өөр юу хэлэх вдэ гэж байгаа. Яагаад би жаргал өрөөхөөс өөр юу хэлэх вдэ гэж хэлж байгаа байхгүй. Сорхтоо нь одоо л нэг доошоогоо сүгдсэн мөртлөө нүдэндээ нөлмөстэй те сая л үг дуурч эхэлж байгаа. Цээжин дотор нь одоо ингээ хуралдсан баах юм байгаа даа шүү дээ. Гэхдээ хааны урдаас хамаагүй юм хэлж болохгүй. Тийм учраас аав минь хөөхий аав минь гэж байгаа байхгүй. Тэнгэрийн доор те газрын дээр одоо би хэнийг гэж зорих юм блэ гэдэг нэг иймэрхүү үгийг хэлж байгаа. Санаа нь юу гэхээр үсэнд нь бууралж суугаагүй наа санжинд нь буурал суусан гэж нэг үг гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан үсэнд нь ч буурал суугаагүй эцгийг минь те эцэг минь таны гард өргөдлөө гэж үдэ гэж ингэж хэлж байгаа байхгүй. Тэгээ та намайг хичнээн минь хаамт ингээд бас те ингээ илгээхгүй яасан цөлөхгүй яасан гэдэг үгээ хэлж байгаа. За Чингис хаан бас яг эрүүнийхээ сахлыг энэ үгийг сонсчоо те. Ер нь сорхтооны амнаас гарч байгаа үг болгоно нь Чингис хааныг бодолд автуулдаг. За тэгэн гут нь Чингис хаан те сахлаа хийлдэн өмнөө ингээ сөхөр суугаа те сөрхрөөд ингээ уйлж байгаа сорхтооныг харангуутаа те санаа алдаад нэг биш хоёрын хоёр охиноо надад өгсөн те. Ийм одоо жаха хамбуугийн те гэд олон удаагийн өсөйг бол би төвчж явсан шүү гэж байгаа байхгүй те. Олон удаагийн өссөг. Энийг бол сорхтоонч өмнө нь бас ингээ гадарлаадсан те. Одоо бол цаг нь болсон. Тал нутгийн одоо илгэн дээр асгасан шагаа шиг те энд тарж бутарсан хүмүүсийг цуглуулж байгаа энэ үйл явдалд дайсан итгэхэд байх юм бол ийм л замыг цуулна. Харин хоёр охиноо надад сойрхсон учраас би яг нь олон удаа өршөж явж байсан гэж хэлж байгаа. Харин чиний хэлсэн те хамгийн анх нөгөө нэг миний одоо ингээ өргөөнд орж ирээд те та хоёр хоёлаа үг нөгөө хоёр охиноос нь ингээ үг ингээ унгаагаад те юу хэлэх нү гэдгээс нь ухааныг шинждэн штэ. За энэ дээр энэ биед буй мунхыг эрдэм ухаанаар гэрэлтүүлбэл өөрийн биед буй гэрлэр өргөн олноо гийгүүл чадна гэсэн энэ үгийг чинь те санаж хожимын нэг өдөр зүүн бэлэг ухаанд минь харун орж ирсэн тул би хүүдээ одоо ингэ те чамааг ингэ үлдээсэн юм а гэж байгаа байхгүй. Энэ үг нь чинь ягаад үл чи насан туршдаа миний хүүд те гэдэг нэг төшөг дулгуур болж чадна гэдэг энэ санааг нь ойлгосон гэж байгаа. За тэгэн гут нь сорхтоонд бас нэг үгээ хэлж байгаа. За энэ үг бол айгүй чухал үг. Тийм учраас би яг ингээд те яг зохиолынх нь үгээр нь ингээд уншаад өгчээ. Эцэг минь үгүй боллоо гэд эргэж ус санахыг хөсөвч эвэлсэн энэ биед минь хүүчин багтаж эвэлсэн хөхөнд минь те аччин цадах тул гэж байгаа байхгүй. Та цадах тул нэгэнд яс махахаар гагнагдсан амьтаа болжээ бид гэж хэлээд сорхтоо гараад гүгэл хөвчж байгаа байхгүй. Ямар айхтар. Тэстэ хин эцэггүй тоглоом дор ахгүй ч яг энэ үг те. Гомдож гин үү гомдож гин. Тэгвэл нэгэнт би хүүтэй чинь нэг бий болсон. Нэгэнт одоо миний ингэрт одоо тий хүүчин багтаад байна. Миний сүүнд аччин цадаад байна. Одоо би яа их. Харин тий. За ингэж хийлээл гараад гүгээд отсон. За гарч гүгээ явахдаа бол хааны тэгэл ч одоо нөгөө дэлхий хөмрөх шиг болж байгаа газар яаж байгаа юу болж байгааг нь мэддэхгүй явж байгаа л тий. Явж байгаа л нэг мэдсэн чинь л нэг хүн гарнаас нь бариад авдаг. За тэгсэн чинь тэр гарнаас нь бариад авдаг хүн нь хинбэ гэхлээр тулуу байдаг байхгүй. Хэрвээ энэ тулууг гарнаас нь барьж аваагүйсэн бол яахаа мэдэхгүй те ийм одоо нэг асуудал болж байгаа. За ингээд одоо тулуу бол яасан бэ гэхээр одоо 2 цагийн айст явж исэн те нэг өнгөрсөн цаг хугацаа өнгөрсөн гэдээсэн. Тэгээ одоо тулууг гараад ирж штэ. Дайнд явцсан байсан гэл ингээд нэг юм болоод байгаа те. Энийг нэг утгын нэг сайн ойлгож сонсохгүй бол те. Тийм ээ одоо яг энэ гараас барьж авлаа гэдэг үе бол бас те. Хэдий би хүний хүн болсон нутаггүй те гिचгэлсэн тэр төшч тулах хань ижлийн юм хүн байна. Одоо итгэл сайхан хань байштай гэж харуулж байгаа юм. Нэгдү тийм. Тэгэн гут хэрвээ сорхтоон бол бас дотор одож байгаа байхгүй. Ингиж байж хахад гарнаас нь бариад авсан тэр тулууг эргэж хараад бараг цээжийн тий одоо бараг л ингээд нэг уйлдаг шүү. Нэг эмгтээчүүд нэг уйлдаг да тий. За яг ингэж уйлмаар санагдчихж байгаа хэдий боловч түүний гарын атгалтантай хөтлөгдөн өөрийн мэдлгүй одоо ингээд нэг болсон юм шиг одоо ингээд хүн өвдөг чичрээд нэг салгалаад эсвэл нэг ингээ хүл ингээ мэдээг болчдөг шүү дээ тий сандарс үед. За яг тийм шиг ингээ зөөлөн цааш алхаж байгаа байхгүй. За яг одоо ингээ сорхтооны гараас нь атгаад яваа тий энэ хүн хэрвээ байгаагүйсэн бол сорхтоо нь яг дотроо яг ингээ газарт одоо тэрийн унахад одоо баг лавта байсан тэр баг өргөөндөө очиж чадахгүй байсан гэдэг утга санаа гаргаж ирж байгаа байхгүй. За ингээд тэр жилээс хойшоогоо бас олон жил өнгөрчээ гэж байгаа. За одоо яг нэг орчин цагт ярьж байгаа байхгүй. За Монгол хуурахт нэг тийм нэгтгсэн Чингис хаан болвол алтан уургийнханд өмч хөрөнгөтэй ингээд хувааж өгөөд отхон хүү тулуйдаа болохоор 5,000 өрөх тусгаарлан өгсөн те гэд мэдээж нөгөө эцэг өвгдгийн гал голомт буюу одоо 3 голын сав нутаг уугуул нутгаа захируулах болсон гэж байгаа байхгүй. За тэгээ одоо цаг хугацаа ахаад нэг өөр зүйл рүү шилжиж байгаа. За тэрний юу гэсэн үг вэ гэхээр тулууны оюун бол Чингис хаантай хамт дайнд морцсон байгаа. За энэ дайнд морцсон боловч те цэргийн ингээд завхрын явдаг тулуй бол маш олон зүйлийг ингээд
явж байгаа. Тулуун өөрөө зан ааш аврихын хувьд бол нөгөө нэг яг зохиол дээр одоо нэг 3 анхаас арай өөр хүлээцтэй, тайван, эрдэм мэдлэгтэй, цэрэг дайны эрдмийг маш сайн судалдаг те. Дээрэс нь яг Чингис хааны захирж яваад цэрэгтэй цуг явдаг учраас Чингис хааны дайн байлдааны туршлага, сургаал үгийг нь маш их сонсдог. Энэ ч нөгөө нэг түүхэнд ингэж гарч байгаа шүү дээ. 1229 онд хөдөө аралд, хэрлэнгийн хөдөө аралд хаан шир өргөмжлөх их хуралдаа болж байгаа. Тэгэхэд мэдээж өгөөдөө хааныг гэрээсэлсэн байгаа шүү дээ. Тэгэхэд өгөөдөө хааныг гэрээсээс гадна өгөөдөө өөрөө миний дүү Тулуй те эцгийн дэргэд хамгийн их байсан хүн учраас хаан ширийн цуух ёстой гэж санал дэвшүүлжсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ үг нь ч гэсэн яг одоо ингээд түүх армаанда те бодит байдлаар ингээд харуулж байгаа те. Яг түүхэн үйл явдал нь бас ийм байгаа шүү гэдгийг харуулж байгаа байхгүй. За тэгээд Сорхтон бол одоо нөө дайн тулаанд явцсан эр нөхрөндөө эзгүй байгаа те. Энэ үйл явдлаар бас ингээд яг одоо цаг хугацаа үргэлжилж байгаа зэ. За тэгээд анхны ангаараа нөгөө нэг эцгээс одоо нөө мэлалгсан те. Эрхийгээ таслуулсан. За те мөнх те. Энэ одоо ингээд хоёр те. Одоо нөгөө нэг юу яаж байгаа байхгүй. Одоо нэг хөөхөл ингээд асарч суулаад байгаад байна шүү дээ. Сорхтон болохоор одоо бусад хаан удмын хүмүүсийг бодох юм бол маш хаттаа судал гэсэн үг шүү. Бусад хаттыг бодох юм бол ер нь нөгөө хан хүүгүүдийг одоо өөрсдийнхөө хүүгүүдийг өөрөө өсгөдөг нөгөө нэг хөхүүл ээж гэдэг ч юм уу асрагч ээж гэдэг ч юм уу тийм хүн байхгүй ингэж өөрөө өсгөдөг байсан байгаа байхгүй. За ингээд яг одоо яах вэ? Тэр хоёр одоо нөгөө нэг ингээд харц тулгарх гэдэг ч юм уу те одоо тулуй одоо нөгөө дайнаас ирж байгаа те за 90 те ирж байгаа за нэг иймэрхүү үйл явдал болж байгаа юм байгаа шүү те. Сая ингэсэн юм байна. Нөгөө тулуй сая цаг хугацаа өсрээд байгаа юм байна. Тулуй бол урт хугацааны аянданд явцсан байсан. За одоо энэ хооронд нь те ийм янз бүрийн боллоо. Гэхдээ одоо бол эр нөхөр нь ирж байгаа үйл явцсан байна те. Гэхдээ эр нөхөр нь ирэх явц биш шүү. Ирэх биш ш. Яг нөгөө Сорхтон бодоо нөгөө хүүгээ нөгөө нэг айгуу гоё ингээд санаад тийм ингээд нөгөө тухан дээр нь үнсээд ингээд гарч байгаа энэ үйл явдал болж байгаа шүү те. За тэгээд хэд хоногийн газар үлдэж байгаа гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр одоо нөгөө дайнаас нөгөө наашаа ирж байгаа хүмүүс те ирж байгаа. Гэхдээ Сорхтон тэгээ сая нөгөө урууд аймагт очлоо нөгөө эрхийг нь тослохдоо эцэг нь байхгүй учраас гэж дуудсан шүү дээ. Тэгэхээр нөгөө хэд хоногийн цаана одоо тулуй байгаа гэдэг санаа хэлж байгаа байхгүй. Тулуй ирж төрүүлээд ирцэн те. Тэгээд тулуй ирж яваа. Гэхдээ тэр одоо нэг ордноос нь гарч явж байхдаа төсч мөсч байгаа тэр гар марыг нь барьж байгаа үед нөхрөө улам л их санаж байгаа те. Тэгээ нөгөө мөнхийг ингээ үнсэж гарч байгаа ийм яаж байгаа байхгүй. За тэгээ юу яаж байгаа? Сорхтон бол бас нэг яг нэг энэ айлын бэр болж ирснээр гэж байгаа байхгүй. Хааны удмын те бэр болж ирснээрээ ер нь бол маш олон зүйлийг мэдж гин туулж гин гэдэг энэ санаа хэлж байгаа. Тэгээдээс нь тэгээ мэрэгэн одоо ингээ оюуны үнэн гэдэг бол таньж барахааргүй хорвоо юм аа те. Минд амгалангийн утга гэдэг бол туулж барахгүй далаа юм аа гэдэг гисэн шүлгүүдтэй өөрт нь ингээд бодогдоод явж байгаа байхгүй. За тэгээд ингээд яг иймэрхүү юм бодож исэн чинь шүн орой болж байгаа. Ягаад гэвэл Сорхтон ч өөрөө нөгөө эрдэм номд айгуу дуртай хүн учраас гэртээ ороод одоо нөгөө нэг мөнх унтчихсан те өөрөө ганцаархнаа байгаа. Тэгин гут нь эрдэм номын мөрөв ингээд те ингээд уншаад ингээд сууж байгаа. Дэлгээд сууж байгаа юм байна. Сууж байгаа. За гэтэл 2-3 хоногийн зайтай ирж явж байгаа юм гэсэн чи кийг бид гадаа чимээ гарч байгаа. Сая нөгөө үйл явдал бол өдөр болсон шүү дээ те. Тэгээ Чингис хаан бол за ингээд тулуй бол 2-3 хоногийн зайтай байгаа гэж хэлсэн. Тэгсэн шөнө өрөө ингээд гадаа чимээ гарч байгаа байхгүй. За нөгөө нохоо хуцах тэ одоо ингээд цэрэг мордын төргөөнд ингээд гарах тэгээ мордын уяа ингээд хийж байгаа хүн гიშгэж байгаа. Тэр чинь тэгээд нөгөө нэг авраг ордон тэр чинь нөгөө эсхий герт ингээд бүгдээрээ байгаа учраас гадаа чимээ бүгдээрээ сонсож байгаа тэ их цэрэг ирж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр маш их чимээ гарч байгаа тэр авраг ордон тэр чигээрээ бараг сэрж байгаа гэсэн үг байхгүй. За яг энэ үед нь магадгүй зүн сонгоороо тул хин Сорхтон бодонгуудаа эр нөхөр минь ирж байгаа юм биш байгаа даа гэж удаа хамгийн гоё хувц соонроо өмсөд тэ. Тэгээ гадагшаага яг үгэл гарсан чинь нүднийх нь үзүрт нь тулуй. Яа. За ингээд тулуй ингээд харагдаж байгаа байхгүй. Тэнгуут нь мэдээж энэ хоёр чинь 2-3 жил уулзаагүй. Тийм. Дайн бол 2-3 жил үргэлжилсэн байгаа тий. Тэнгуут нь энэ хугацаанд хэрвээ би одоо ингээд тий хайртай хүнтэйгээ уулзсан бол юу эсийг ярих уу гэж маш олон юм ярина. Би энийг ярина, тэрийг ярина гэл тий. Гадагшаал хамгийн сүүлд өнөөдөр болсон үйл явдал гэхэд л одоо мөнх хүүгээрээ бахархаж ярина. Иймэрхүү маш олон юм бодож байгаа боловч яг харцаа тулгарсан чинь хоёулаа хэсэг юу ч ярьж чадахгүй тий. Нэг иймэрхүү нэг яг амьдрал дээр ч гэсэн нэг иймэрхүү юм болдог гэдэгтэй адилхан. За нэг иймэрхүү юм болж байгаа. За тэгээд тулуй тэр хоёр чинь тий одоо ингээд юу яаж байгаа ш та нэг айжмаар ингээл тий нэг ингээд яриад эхэлдэг гэдэг ч юм уу нэг иймэрхүү болоод явж байгаа байхгүй. Гээ бас их хугацаа шүү тий. Тэр дайнаас эргэж ирэх хэрэггүй мэдэгдэхгүй тий.
За тэгээд мэдээж нөө хамгийн анх хэлж байгаа үг нь болохоор мэдээж тэгээд мөнх хүүч нь өнөөдөр те үг хэцгээрээ ингээ ангаа мэлалгасан, эрхийгээ мэлалгасан тухай бас те ярьж амжиж байгаа байхгүй. За ингээ хүүгээ 3 жил хараагүй дээр одоо нэг мэдээж тулуй өөрөө 3 жилийн хугацаанд юу болсон бэ гэдэг зүйл байгаа байхгүй. Тэр мэдээж нэг бүтэн ойртой биш. Эсвэл одоо дайн тулааны цаг гэдэг чинь нэг тийм юу биш байгаа шүү дээ. Гэхдээ яг залуу хүний тэр баатарлаг дүр төрх те бүрэн гээд нэг дөнгөж нэг хормын орой гэдэг ч юм уу тэр үеэ бодож исэн санаж исэн те 3 жилийн өмнөхөөсөө бодох юм бол тулуй болол одоо жинхэнэ нэг буур суудсан баатар ир болсон байгаа байхгүй. За тэгээ тэр хоёр нэг бяцхан одоо ингээд нэг шин орой уулзж байгаа шүү дээ. Орой уулзж байгаа юм шиг боловч нөгөө тулуй бас өөрийнхөө хүүгээ 3 жил хараагүй байгаа. Ивэдээ. Тий. За хүү бол одоо яг хаана удаж байгаа вэ гэхлээр бүртээ хатны гэртэлдэж байгаа. Өөжаа. Эмээгэндээ. Тийм байна. Өөрхийн. За ингээд эмээгэндээ унтж байгаа тэгэн гут нь нөгөө тулуй сархтан хоёр тий ингээд явсараа тий ингээд очичоод нөгөө хүүгээ өлөө үнсчээд нөгөө буцаж явж явах замдаа хоёлаа гараа хөтөлцөөд явж байгаа байхгүй. Гэхдээ яг бүртөө үжингийн одоо өргөө тий одоо ингээд өргөө болон тулуйн өргөө хоёр бол өдрийн цагаар бол маш ойрхон газар. Тэгсэн чинь шүн орой болохоор тэр нэг гараа хөтөлцөөд явж байгаа энэ хоёрт бол нэлээд жоохон зайтай нэгдүгээрт хоёрдугаарт айгүй удаан алхаж байгаа. Гуравдугаарт чулуу байгаа нэг он таван газар байгаа тий. Тэр нэр бүдчиж унах гэж байгаа. Ямар бүдчиж унах гэж байхдаа хоёулаа нэг нэгнийхээ гарыг барьж байгаа штэ. За энэ гарыг барингууд нь сорхтооны биеинд бол хамаг биеинд нь арцгээд явж байгаа байхгүй. За арцгээд явж байгаа нь тэрний юу гэхээр хамгийн анх нөгөө нэг сүйхт хэрэгнээс буугаад тулуй тэрээр гараа барьдаг штэ тий. Яг энэ гараа барьж байгаа энэ үйл явц шиг халуун дүүгсэн үйл явдал болж байгаа тий. Сэтгэл нь маш сайхан олоонаараа байгааг нас хэлдэг чинь. Тий 3 жил атгаагүй гараа атгах чинь гэхдээ яг атгахдаа хамгийн анх атгсан шигээ халуун мэдрэмжийг авж байгаа энэ үйл явдал байхгүй. За ингээд мэдээж хоёр хос болол шөнүүд орой тий ингээд унтж амарч байгаа. За унтж амарч идэл яасан бэ гэхлээр нөгөө шумуул зүүд нь ахаад зүүдэнд нарчиж. Янийх учиртай шумуул шүү. За ингээд зүүдэнд яг учиртай. За тэгэн гутаа нөгөө ахад цацаал ахаал ингээд яаж байгаа тий амьсгалан давчтаад ингээд эхлэн гут нь яасан бэ гэхлээр үүр цааж байгаа байхгүй. За үүр цааж байгаа. Тэгэд энэ зүуд яагаад өөрийг нь орхихгүй байгаа юм болоо те. Яг энэ шумуулууд юу хэлээд байгаа юм болоо гэд ингээ учир мэдэх хүмүүсээс ингээ асууя гэж бодож байгаа байхгүй. Гэтэл нэг тулуй болохоор нөгөө дайн байлдаанд яваад ирсэн нэдэ аян заамын тоос өөр юу хин те ядаргаа альжаал ажиалаа тайлах гээд унтж байгаа учраас нилээн ингээд нэг нойрмогдөө босч ирэнгуудаа чи яасан бай те ингээ хатам энэ тэрэг гот нөгөө нэг зүүдэ зүүдэлж ийна гэж хэлсэн чинь энэ их зүнтэй зүүд байхаа те хамгийн анх зүүдэлж явах чинь одоо ингээ те өргөн удам одоо газар нутгийг эзэлсэн дараа нь одоо ингээд зүүдлэх чинь одоо ингээ бүр том газар нутаг эзэллээ. Тэгэхээр бид бас цаашдаа илүү их газар нутаг те эзлэх одоо улс орныг ингээ байгуулах ийм зөнтэй зүүд байхаа гэдгийг хэлдэг байхгүй. Тэгээ мэдээж одоо энэ нь бас зөв юм болов уу, гүн болов уу гэдгийг бодож байгаа боловч сорхогтоо яасан бэ гэхээр учир мэдэх хүнээс энэ зүйлийг асууя даа гэж бодсон. За энэ учир мэдэх хүн нь хэн бэ гэхлээр мэдээж нөгөө одоо нэг тулуй унтж байгаа те. Тулууга харангаа ингээ сайхан бодож байхдаа мань хүн яасан бэ гэхлээр өөлөн үжинтэй уулзъя. Маргааш өглөө босож гэж байгаа байхгүй. За ингээд өөлөн үжинтэй уулзах гад те бодож байгаа. За тэнгууд нь одоо цаг хугацаа өөлөн үжинтэй хамгийн анх одоо нэ дотносж байгаа цаг хугацаа руу эргээд очиж байгаа гэсэн үг байхгүй. За энэ эргээд очиж байгаа гэдэг маань болохоор өөлөн их болвол юу яаж байгаа. Нөгөө их хуралдаа болсон. Аимшигт мэдээ сонсон. Аимшигт мэдээ сонсон. Яг үнэ. Ямар гоё юм бэ. Яг гоё орчиж шээ. За ингээд багааг зөрчтэй те өгөөд явуулчихсан. За энэс цагаас хоошоогоо хэдийгээр нөгөө ингээл бүтцэнчээд явхад л тулуй гарын тушижсэн гэрт нь оруулсан ийм шиг боловч сорхтон болол дотроо яг өгчээсэн байхгүй тий. Бүр ингээд хэцүү болж ирсэн. За нөгөө нэг альчтаа буюу одоо нөгөө нэг тоогооч те хоош хөдөл одоо ундыг хөргөж өгдөг энэ хүний хаач хоолыг идэхгүй яг үнэнхээр тулуйтай ч юу ч ярих чадахгүй те ингээд улам л дотгошоо бэхтрэл ингээд бэхтрэлс. За яг энэ үед нь болохоор сайн уу яг цаг хугацаа маань болохоор маргааш өөлөн үжинтэй уулзъя гэсэн. Гэхдээ одоо нэг ой санамж нь өөлөн үжинтэй хамгийн анх дотносж байгаа энэ үйл явдал болж байгаа тий. За тэгэн гут нь яасан бэ гэхээр өөлөн үжин болвол тий ирж байгаа байхгүй. Тэгэхээр сорхтооныг бол яг одоо нэг хэцүү байдалд нь байгаагийн тий хүмүүс бол за яхаа хүн гэдэг чинь тий ийм л хүн чинь хэсэг хугацааны дараа цаг хугацаа бүгдийг эдгэнэ гэсэн чинь шал эсэргээрээ болж эхэлж байгаа байхгүй. Улам л бэхтэргээдсэн. Харин энийг зөвхөн хэн ойлгосон бэ гэхээр өөлөн үжин ойлгосон байгаа. Чингис хааны ээж ойлгож гэсэн үг тий. Тий. За тэгэн гут нь өөлөн үжин нэг өдөр тий босч ирээд чинь настай одоо хөгшин хүн гэсэн үг шүү дээ тий. Өөлөн үжин сорхтооныг дуудалдаг. За энэ зарлигийг бас хинч яаж чадахгүй тий. Тэгээ өөлөн үжин гэхдээ ингээд
хоёул хамт алхах гэж байгаа байхгүй. За ингээ алхаад ингээд нэг мэдээж нэг хэрлэнгийн хөдөр хинти сайхан нутаг тий ой мод ургамал хаашаа чарсан цэлгэр тал нутаг тийм биз дээ. Одоо ингээд хээр тал үүл тэнгэр хоёр ингээ алсын бараагаараа нийлж байгаа ийм нэг үйл явдал болж байгаа шүү дээ тий. За яг ийм байгальд тэгэл ингээд үүлэн хүчнийг тий ингээд сайхан байгальд сорогтооныг дагуулад явж байгаа. Яг ард талд нь бол баахан цэргүүд бас ингээд мэдээж эн чинь одоо их Монгол улсын эзэн хааны их хүн тийм биз дээ. Төрийн их штэ. За ийм хүнийг чинь ингээд хамгаалах цэргүүд тагаа явж байгаа тий. За гэтэл үүлэн хүчнийг ингээд нэг урдаас нь алхаж явж болохгүй, хажууд нь алхаж болохгүй мэдээж араас нь алхана. Араас нь нөгөө нэг сорогтоон бихий сорогтоон чинь ингээд үүлэн хүчнийг дагаж яваад ингээд ажиглахт нь нөгөө нэг богтог малгааных нь артлаас нь одоо нэг тэгээ малгааных нь артлаас нь одоо өснийх нь нэг буурлууд нь тэгээ мэдэгдэж байгаа. Тэгээд нэг харц нь болохоор айгүй их бодлогошсон бодлогошсон. Тэгээд ингээл юм үтсэн хүний ингээд цайд харагдж байгаа байхгүй. За тэгтэл яасан бэ гэхээр чинь тал нутгийг те ингээд сайн хар ажигл те ингээл нэг явсаар гад толгод аваад айгүй хол явж байгаа байхгүй. За тэгэн гутаа шууд өөрөө бол бүртээ өөлөн үжин хэлж байгаа. За би бол хэдийгээр одоо те Чингис хааны их боловч одоо төрсөн биеийг нь төрүүлсэн боловч одоо бол Чингис хааны бол те одоо ингээд улсын их хаан хүн. Тийм учраас хүндэтгэлтэй хандах ёстой. Чингис хаан яг ямархуу үйл явдлаас болоод те ийм үйл явдал хийж вэ гэдгийг чи тунгааж бодож үзсэн үү гэж хэлж байгаа байхгүй. Тунгааж бодож үзсэн үү? Бодож үзсэн үү? Чи энэ тал нутгийг хардаа гэдэл те тал нутгийг харуулаа. За энэ сайхан тал нутагт те Чингис хаан Тэмүүжин хүү ахта 10 настай байхдаа өөрийнхөө ах Бэгдрийг харуулж алж байсан. Бэгдрийг харуулж алж байсан. Дээрэс нь яг бидрийг ингээд маш хүнд хэцүү цаг үед те миний өөрийн ах дүүнер маань те одоо нэг яг Исүхэ баатрын одоо нэг ах дүүнер нь байгаа шүү дээ те нэг үн тайш одоо нэг дарид отчих ингээд баахан хүмүүс байгаа. Энэ хүмүүс бүгдээрээ орхиж явсан. Би тэр хүмүүст гомдоогүй. Би тэр хүмүүсийн нөхцөл байдлыг нь ойлгосон юм. Тэр хүмүүс ч гэсэн өөрсдөө тал нутагт амьд үлдэхийн тулд ийм шийдвэр гаргасан шүү гэдгийг сүүлд надад бас хэлсэн юм аа. Тэгэхээр тал нутагт хууль бол маш чанга үйлчлэх ёстой гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй. Гэхдээ чи нэг зүйлийг бас сайн бодож үзэх хэрэгтэй. Чингис хааны нүдээр тэ чи ингээ хаан одоо ингээ хадам аавынхаа нүдээр Чингис хааны нүдээр чи юмыг харж үзсэн үү? Яг уу чамд ингээ хэлсэн тэ одоо ингээ эцгийг чинь одоо ингээ хөнөөсөн хүнд ихчийг чинь ингээ өгөөд явуулж байгаа чанд маш хүн тусаж байгаа. Энэ бол зөв. Гэхдээ энд нэг зүйлийг сайн бодоод үзээрэй. Тэр юу гэхээр чи ингээ тал нутгийг сайн ингээ ажиглалаа. Чамд юу харагдж гэсэн чинь алган дээр тавьсан юм шиг харагдж ингэж байгаа байхгүй. Тэгвэл чи одоо харин хаан эзнийгээ алган дээр нь тавьсан юм шиг нэг хараад үзтээ гэж хэлсэн. За юу болсон бэ гэхээр Ибага хаатныг явуулснаас хойшоогоо Ибага хаатны герт Чингис хаан өөрөө очоод тэ ингээд нэг цамцыг ингээ үнэрлээд тэ ингээ санаж битгэрдэг байсан юм шүү. Үүнээс гадна өөрөө хүртэл надад хэлэхдээ тэ нөө зэрэгцэн суусан нөө тэ одоо ингээ хатан маань явхдаа надад юу ч хэлсэнгүй гэж ингэж одоо ингэж гимшиж харуулсаж байсан юм шүү. Гэхдээ хааны шийдвэр болвол хинт зөрчих ёсгүй хаан өөрөө ч зөрчих ёсгүй. Тэгээ яагаад ийм шийдвэр гаргасан бэ гэдгийг чи Чингис хааны өмнөөс ингээ дотроос нь тэ бодоод үзээд яг ингээ тал нутаг алган дээр ч харагдж байгаа юм шиг чи Чингис хааныг тэ ингээд бодоод үзээрэй гэхэд нь сая сорогтоо ойлгож байгаа байхгүй. Тийм биш тэ яг л энэ үүлэн үжин гэдэг хүн хүүгээ буюу Чингис хааныг өмөрсөнгүй буруутгасангүй тэ зөвтгсөнгүй тэгсэн мөртлөө хаан хүн гэж ямар хэцүү алба байдığım бэ гэдгийг маш томруунаар харуулад өгчлөө өөрт нь ойлгуулад өгчлөө гэдэг санааг хэлээд хамгийн анх одоо үүлэн үжин сорогтон хоёрын ингээ уулзж байгаа үйл явдал байхгүй. Тэгээ энэ үйл явдлаас хойшоогоо үүлэн үжин бол одоо нөр хүнийг бас маш сайн гэрхаа ажигладаг хүн байгаа шүү дээ. Тэгээ бодлогорсон нүдэрээ гэсэн. Тэгэд сорогтон бэхийг яаж одоо нөгөө тэр гониг зовлонгоос нь гарах вэ гэдэг дараагийн алхам нь болохоор эрдэм номч шаарддаг учраас одоо эрдэм номын өргөө гэр барьж өгөөд алс холоос тэ маш олон одоо эрдэмтдийг янз бүрийн эрдэмтдийг тэ янз бүрийн улс орны хил заалгах тэр тухайн улс орны судар бичиг эрдэм номыг тэ ингээд судлах ийм ажил хийгээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө өөрийнх нь дуртай юмар нь тэ ингээд сэтгэлийн зассан байна. Сэтгэлийн засаад одоо өнөөдрийн сорогтоо нэг инээгээд сууж байгаа Чингис хаантай ингээ баялаа сууж байгаа нөхрөө хараад инээж байгаа тий хүүгээ хараад баясж байгаа энэ сорогтооныг үүлэн үжин бүтээчихэж байгаа байхгүй тий. За хоёул дараагийнхаа хамтран ажиллаж танилцуулах. Тэр нөгөө мөнхийг бүртийн герт хонж байгаа гэснэ үүлний герт хонж байгаа. Бүртийн герт. Бүртийн герт үү? Тий. Бүрт чинь бол юу байгаа шүү дээ. Мөнхийн хувьд бол имэн. Тий. Сорогтооны хувьд бол үүлэн үжин бол
хадам эмээ. Тийм байна тий. Тийм биш үү? Би тэрэн дээр жоохон эргэлзсэн юм байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар алтан гишүүдэд дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр одон дөр өнөдөр та бүхэндээ 6 сууг болж өргөжин тэлээд 6 суугаар дамжуулаад одоо чиглэлээр нь эмгэгцэстэй мэдээллийг илүү олон салбараар илүү олон суугаар хүргэхээр 3 жилийнхаа хөтөлбөрийг батлаад энэ үйлрэл эхэлсэн. Тэгэхээр өнөөдөр бас нэвтрүүлгийг эзэж үзэж магадгүй. Гэхдээ өнөөдөр бол бидний хувьд YouTube сууг маань 300 мянган дагагчтай болсон баярын өдөр тохиож байгаа. Тэгэхээр нийт алтан гишүүдтэй маш их баярлалаа. Бидний хэцүү хүнд цаг үед яг нөгөө тулуу сорхогтны гараас атгаад авдаг шиг алтан гишүүд маань бид нарыг бас түшээд тулаад авсан юм шүү. Тэгэхээр та хэрвээ алтан гишүүн болж амжаагүй бол Худалдаа хөгжлийн банкны 94400 гэсэн IBAN дугаартай 4191 тэг 4 518 гэсэн Худалдаа хөгжлийн банкны од мөндөр танин мэдхүйн сууг эзэмшигчтэй данс руу 100 мянган олон түүнээс дээш мөнгө хийгээд өөрөө мэдэж хийгээд тэгээд гүйлгээний утган дээр нь та Монголд байдаг бол утасныхаа дугаарыг, гадаадад байдаг бол Facebook нэрээ давхар бичээд ингээд та гүйлгээ хийснээр манай менежерүүд холбогдоод таныг алтан гишүүн болгоно. Алтан гишүүн болсноор та алтан урагт ингээд яриач байгаа. Болсноор та YouTube-д орохоос өмнө нэвтрүүлгүүдийг бүх одоо бэлтгэл байдалтай үзэх, бидэнтэй одоо комментоор чөлөөтэй ярилцах, за мөн од мөндрийн ойн арга хэмжээнд нэг үчиг ямар ч үн төлбөргүй сайхан өнгөрүүлэх, спорт арга хэмжээнд оролцох, за мөн яг л гэр бүл шиг татна бид байдаг. Одоо бас од мөндрийн айгуу гоё тийм өглөө уулзцаах ч юм уу гоё юмнууд яригадад илээ. Тэгэхээр хардын бил өглөөний кофе гэдэг. Тийм хамгийн гол нь од мөндөр танин мэдхүйн сувгийн одоо 30 хэдэн гишүүд байна. Бид бүгдийн одоо бас хичээнгүлэн хийж байгаа энэ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээн дэлгэрүүлэхийг үйлсэд та бас хувь нэмрээ оролцуулж байгаа юм шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Алтан гишүүдтэй баярлалаа. За баярлаа. За цаг хугацаа өвөл болсон байгаа. За ингээ өглөөний нар ингээ бандаж ирж байхад яасан бэ гэхээр нэг сүмийн орой дээр байгаа те ингээ бурхан дээр ингээ тусч байгаа. Энэ нэг байгаль үзэсгэлэнтэй байгаль те ингэж явсаар хагаад цаашаага сүмийн доторх үйл явдлыг авч байгаа. Сүм дотор нөгөө нэг том лам те ингээ шавнартайгаа ингээ ном хурж байгаа үйл явц болж байгаа байхгүй. За гэтэл сүмийн гадна талд яасан бэ гэхээр алсаас нэг юм 3 дайчин те наашаа ингээ давхиж ирж байгаа үйл явдал болж байгаа байхгүй. За тэр давхиж ирж байгаа хүмүүсийг тэг ингээд алсаас ажигласныхан дараа бол нөгөө нэг яг одоо нөгөө ном хураа уншаад дууссан те нөгөө лам маань алсаас харангуутаа яг дотроо ороод сүм дотроо ороод нөгөө нэг байрлаа эзлээд суугаад те ингээ байж байгаа байхгүй. Гэтэл нөгөө 3 одоо хүн чинь орж ирэнгуутаа яг бурханд одоо нөгөө нэг өглөг өгөөд те нөгөө бурхан дээр нь одоо ингээд өргөл барьцын хөтөлбөрийн юм тавьдаг те. Тэнгуутаа учир санаагаа хэлж байгаа. За би бол Чингис хааны хэлж байна. Чингис хаан болвол та бүхэнд тэр нэг иймэрхүү үг дайлглаа гэж байгаа байхгүй. Тэр үг нь ямар утгатай вэ гэхээр Чингис хаан одоо энэ бурхны шашны буддын шашны тухай ярьж шүү дээ. За энэ буддын шашны дотор бол тэгээ миний ураг удам дотроос нэг юм бод хүн одоо хувилгаан хүнийг ингээд төрүүлж өгөөч гэсэн санал тавилаа гэж байгаа байхгүй. За иймэрхүү зүйл хэллээ гэдгсэн чинь нөгөө хүн нь болохоор нөгөө эрхийг одоо нөгөө буддын шашны одоо эрх байгаа шүү дээ. Эрхээ ингээд бодлогошж явах та хаан эзэн захисан те энэ үгийг хэн зөрчиж чадах вүлээ? Ягаад гэвэл энэ сүм хийдийг хүртэл Чингис хаан бариад өгчихсэн байгаа шүү дээ те. Гэтэл хэн зөрчиж чадах вүлээ? Гэхдээ хутагт хувилгаад тодрон гэдэг болвол бас зөвхөн одоо ингээ те хүний ингээ хаан хүний хүсэд болчдөг зүйл бол биш байгаамаа гэдэг зүйлийг хэлж байгаа. Зөв. Тэг биш юм аа. Тэгээ би одоо ингээд бодлогошж ингээ бодож байгаа байхгүй. Тэгээ бодож ирсэн яасан бэ гэхээр нэлээд бодож байгаа те залбирж байгаа гэдэг нэг хайрцагтаа 4 шоо гаргаж ирээд тэгээд шоо ингэж хайдсан шүү дээ. Мэрэг төлөг тавьж байгаа байхгүй. За тэр мэрэг төлөг тавиад тэр нөгөө төлгөө тайлахын тулд нэлээд хэсэг бодож ирсэн гинт санаа болоод нөгөө бурхны тэр нэг хажууд нь байгаа нэг юм хайрцагтай сав тоосон дарагдсан тэр сав байхгүй. Ийм учиртай байжгээд тэр савыг ингээ барьж авсан байгаа байхгүй. Тэр сав ингээ илж байхдаа хэлж байгаа байхгүй. Энэ болвол намайг баг гэж жижигхэн жоохон байх төрөл манаас хүнд байж л байдаг гэсэн миний багш нар багшд хүртэл ингээ байж л байдаг гэсэн хадгалж идэг байсан. Тэгээ учир мэддэг хүн яг ингээ нэг одоо нэг тайлагдана гэж байна тий. Ингээ нэг онцгой тайлагдана. Яг ийм хүн нь ирж авах юм аа гэсэн чинь одоо энэ байжээ гэж хэлж байгаа. Энэ байж гэж хэлээд нөгөө нэг хайрцгийг хүмүүст өгж байгаа. Би одоо яг энэ хэсэгт нөгөө ярьсан үгийг жоохон алгасч яг бол дараагийн үгэн дээр тэр нууцсан задрах хэрэгтэй байхгүй. За. Тэгээд их л удаа хадгалсан хайрцаг тий олдсон байна. За тэгвэл тэр хүнд өгөхдөө за энийг ингээд Чингис хаанд аваач өгөөрэй гэж хэлж байгаа байхгүй. Тэгээд чихэнд нь юм шивндэг. Тэгээд танаа одоо ингээд удамд ийм хүн төрөх ёстой байсан юм байжээ гэж хэлж байгаа байхгүй. За хэллээ тий. За тэгвэл Чингис хаан яасан бэ гэхээр тэр одоо нэг мэдээг авцсан байгаа, сонсцсон байгаа. За тэгээд нөгөө тулуун эднес чинь одоо нэг сайхан тий гэртээ ингээд найрлаад нөгөө мөнх эднес чинь найрлаа тий ийм үйл явдал болж байгаа байхгүй. Гэтэл гадаа нэг үйл явдал болж байгаа. Гадаа нэг үйл явдал нь болохоор би нэг маш товч ярьчих.
Тэр нь болохоор нэг хоёр хүү те ингээд нэг баахан цэргүүд дагуулсан те. Тэгэл нэг ан хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг хүүхэд 8 шазруу ингээд ном сумаа ингээд татчихааны тарвыг яг ингээд харсан чинь суман зөрөө тарган ам болтраад тэгсэн чинь нөгөө хөлөө амар дэвсэж уурлаад чадаагүй дээ. Тэг чадаагүй дээ. Уурлал ингэсэн чинь нөгөө хажууд нь байгаа хүүн гэдэг байхгүй. Та миний ном сумыг ав. Би ном сумаар өмнө нь ан хийж одоо те үг эцгээсээ эрхийгээр болсон. Мөнгө өгөөс те. Таав гэдгсэн чинь байхгүй. Би өөрөө яхаар би чиний сумаар авч сумыг чинь аваад те чиний азыг авах хэвээр. Би өөрийнхөө одоо азыг өөрөө бүтээх хэвээр гэдгсэн чинь байхгүй. Тэгвэл хоёулаа сумаас солилцъя гэдгсэн чинь чи тэр яга сум солилцдаг чи эрт цагт одоо үг эцэг маань те жамх найзтайгаа одоо ингээд анд барилцаж те сумаа солилцож исэн. Тэгэхээр хоёр сумаа солилцъя гэдэг ном сумаа солилцъя гэдэг байхгүй. Тэгсэн чи тэр ямар андууд вэ? Чи тэр чинь ах トゥ хоёр гэдгсэн чинь та бит хоёр те нэг өвгийн одоо ингээд ачнаар ах トゥ нар юм шиг боловч нэг эцгийн хүүхэд эцэг хөөр те нэг эцгийн хүүхдүүд биш шүү дээ. Тийм учраас хоёулаа төрсөн ах トゥ хоёр болоо. Ах トゥ хоёр л жандаа тангараг тавья гэдгсэн чинь нөгөө хүүхэд нь зөвшөөрж байгаа байхгүй. Зөвшөөрөө тэгээд өндөр уулын орой дээр явж ирсэн чинь цэргүүд нь тах гэдэг та нар энд үлд бит хоёр одоо те андгаа тангараг тавина ах トゥ хоёр болно гэл. За тэгээд нөгөө андгаа тангарага тавиал те би одоо ингээд мөнх дүүгээ те ингээд ямар ч сумны урдаас хамгаалсан их зэрэг дайрсан те довтолсон ч одоо амбийг нь хамгаалж явахад ах нь байх болно гэл ингэж байгаа байхгүй. Тэгтэл одоо мөнх хэлж байгаа. Би ч гэсэн одоо гүйг ахихаа гэж хэлж байгаа байхгүй. Өгөөд өгөө юу? Тэ өгөөд өгөө. Гүйг ахыгаа те одоо ингээд дандаа ингэж үнэн шудраг ингэж дэмжиж явах болно гэл ингээд нэг хоёул андгаа тангараг тавьж байгаа энэ үйл явдал болж байгаад тэгээ нөгөө ангаасаа нөгөө буцаж ирж байгаа те амар тодгор нөгөө хүү гэртээ ороод ирсэн чинь нөгөө тулуй одоо сархтан хоёр те хоёудаа одоо ингээд найр наадмын ингээ хувцсноор унсаж байгаа байхгүй. Ягаад гэвэл Чингис хаан яг тэр дахиад жилийн одоо нэг бичин тэр дахиад жилийн одоо нэг юм шиний 15 гэж байгаа байхгүй. Им зар тараацсан бүгд одоо ингээд ирэх ёстой гэдэг. За тэгээд л ингээд нэг дайныхаа олзыг хуваарлах гэж байгаа бол Сархтан Бэхбатан бол тийм л юм бодож байгаа байхгүй тий Сархтан. Тийм бодож байгаа тий. За тэгвэл гут бүгдээрээ сайхан нөгөө гаднаас орж ирсэн нөгөө Аманд яваад ирсэн хүүхч мэдээж ингэсэн халтар малтар болсон байгаа шүү дээ тий. Тэрэн дээр нэг сайхан ингээд торгод урдантаа хувцсамсүүлээл тэгээд гуруулаа ингээд явж байгаа байхгүй. Тэгээд яг ордны гадаа ирсэн чинь эмэгтэйчүүд хатад бүгд энд үлдэхтэн зөвхөн ирчүүд орно гэж байгаа байхгүй. Тэгээд тулуй нөгөө нэг за ийм юм бол хаан эцгийн зарлиг юм байгаа юм чинь би хүүгээ аваад орлоо гэж төрүүлээд орчиж байгаа. За энэ үед нь одоо Сархтан гайхаж харж байгаа шүү дээ. Гайхаад харж байгаа. Гэтэл яасан бэ гэхээр ордон дотор бол Чингис хаан нэг юм ярьж байгаа. За өнөөдөр бол энэ дотор бол иш үзүүлэгч хатан төрөх ёстой. Иш үзүүлэгч хатан төрөх ёстой. За энэ хатан төрн гэхдээ энийг зөвхөн нууцыг нь зөвхөн би мэдж байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илэрх ёстой гэж байгаа байхгүй. Тэрийг Чингис мэдж байгаа. Зөвхөн ч мэдэхгүй юм. Тэр нөгөө чихэнд нь шимцсэн шүү дээ нөгөө лам. Тэр лам чинь чихэнд нь шимцсэн учраас нөгөө элч чинь явсаар гад ирээд зөвхөн Чингис хаанд хэлсэн. Чингис хаан нөгөө нэг энэ нууц задарчих юм бол тэр нөгөө үйл явдлыг нэг хин нэг нь болохацаад хийчих юм дээ тий. Тийм учраас зөвхөн өөртөө хадгалсан байгаа. Тийм учраас одоо энийг би мэдэн. Тэгэхээр өнөөдөр яг ийм үйл явдал болох гэж байгаа учраас та бүхний бүгдийг одоо гэрчлээд тий энэ одоо баяр ёслолтойгоор иш үзүүлэгч одоо ингээд хатнаа хүлээж авна гэж бодож байгаа байхгүй. А энэ үгийг хэлэхдээ Чингис хаан ч гэсэн тий бодохдоо өөрийнх нь одоо тий удмаас нь охинуудаас нь ч юм уу тий өөрийнх нь хаттуудаас нь бүр болохгүй хамгийн хайртай хулан хатан ч гэсэн тий хамгийн их хүсэж байгаа нь өөрийнх нь хамгийн хайртай хулан хатан хүртэл болчаасаа гэж бодож байгаа байхгүй. Энийг сонссон тэнд байгаа бүх ноёдууд тий бүгдээрээ ваа миний хатан болчаасаа тий гэж бодож байгаа шүү дээ. гэж бодож байгаа. За ингээ хамгийн эхлээд мэдээж хаттын хамгийн хамтан бүртөө үжин тий бүртөө үжин одоо ингээл ёслол төгөлдөр одоо богтог малгайгаа ингээ тий түшээд ингээ гэрт орж ирээл тий араас ингээл хатууд нь тий ингээд орж байгаа исүү хүн хулан тий. За тэгээд араас нь тэгэл мэдээж одоо зүчийн хаттууд цагаадан хатаад өгөөдөн хатаад ингээ орж иж байгаа байхгүй. За ингээ орцоороод хамгийн сүүлд нь Сархтооны ээлж иж байгаа. Сархтоон хатан гэрээр яг нөгөө нэг ингээд өргөөгөр орж ирж ирсэн чинь гів гинт нөгөө нэг дээлийнхаа ханцөөх ч юм уу тий ингээ гიშгээд хормог гიშгээд ингээд нөгөө нэг бүдрээд ороод ирдэг байхгүй. За бүдрээд ороод ирдэг. За яг энэ үедээ нөгөө Сархтоон амар сандраад энэ бол ёсолж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Хатан хүний юм гэж байгаа шүү. Босго гიშгдэггүй гэж нөгөө өгдөө шүү дээ. Тэгтэл нөгөө яг ингээд бүдрээд босго гიშгээд ингээд даваад орж ирж байгаа байхгүй. Тэгээ ингээд хатан хүний нэгдүгээр ёсоо байна, эрэм байна. Тэгээд энэ бол бараг л ял шийтгэлтэй ч байж магадгүй те тухайн үед. Гэтэл айгүй ичимхий ирээд би урд нь хизээч ийм алдаа дотор бодож байгаа байхгүй. Хизээч ийм алдаа гаргаж байгаагүй. Яагаад ийм алдаа гаргаж байгаад тэр олон хүмүүс дотор тэр том өргөөн дотор те ичингүүрээ доошоо харж байсан чинь Чингис хааны нүд насаад эхэлж байгаа байхгүй. Тэгэл амар гоё болж эхлэн гутаа. За би та бүхэнд те одоо
энэ нууцыгаа ингээд задлаа гэж байгаа байхгүй. Тэр нууц нь ямар учиртай байсан бэ гэхэлэр нөгөө чихэнд нь шивэнсэн хүн нь те иш үзүүлэгч хатан гэдэг хүн те одоо иш үзүүлэгч хатан болохоор боцог давж орж ирэхдээ ол замыг дагуулж орж иж бүдэрж орж ирнэ гэсэн байгаа байхгүй. Ийм үйл явдал хийнэ. Тэр хүн бол иш үзүүлэгч хатан байсан юм а гэж хэлээд тэгсэн чинь бүгд гайхаал нөгөө сорготоо хатныг хараал те нөгөө нэг хүмүүс нь хоорондоо жүв хийгээл тэгэл тулуу амар гой баяртай те өөрийнх нь хатан нь ийм болцсон те ингээ аим гой баяртай ингээ хараад байдаг хүн болгоно сорготоо нэг айгу гой баяртай харж байгааг хичнээн нөгөө эмэгтэй хүн ингээ бүгдийг ингээ ажиглаад иж болохгүй ч гэсэн ингээд нэг ажилтсан байгаа шүү дээ мэдрэндээ те яагаад идэр те би ингээ гим хийчихэд байх чинь яагаад ингээ бүгдээ гой хараад байна гэдэг. За тэгэн гут Чингис хаан дуудаад тэгэн гут одоо нөгөө том ламын өгсөн те одоо тэр нүг хайрцгийг өгж байгаа байхгүй. Энэ хайрцгийг чамд өгөөрэй гэсэн ингээ те одоо чи барих хэвээр авах хэвээр гэд. Тэр наа хайрцгаа нээж үзэгдэн гэсэн байгаа байхгүй. Энэ үед нь сорготоо бүр яачдаг. Хар хүсэн цочж байгаа. Ягдгүй өмнө нөгөө дандаа зүудэдсэн хайрцаг нь тэр хайрцаг байгаа байхгүй. Ямар сони бэ? За одоо яг энийг нэхэл юм бол нөгөө дөрөв алтан шумууч шууд давхиж орж ирээд хамрлуумын л орно те. Тэгээ хамрлуумын ороод одоо тархитлагаа маань амар хэцүү болно гэл тэгэл ингээл нэг жоохон дээшийнх нь барайл тэгсэн чинь тэн дотор байсан хүмүүс нь нээгээд үзээрэй гэл те. Ингээд хэлж байгаа. Гэтэл тэнд яасан бэ гэхэлэр Чингис хаан ч гэсэн алив нээлдэ гэл тэгсэн чинь нөгөө сартаа ингээ жоохон дээр ингээ барьчаад те. Жоохон дээрхийн талд ингээ барьчаад ингээд задлаад үзэж байгаа байхгүй. Задлаад үзэл тэгэл ингээд ямар нэгэн чимээ гарахгүй те. Ингээд шумуулалга. Тэг ингээд доошоо буулгаад үтсэн чинь дөрвөн ширхэг алтан үрлээдэг. Заас дөрв биш үү те. Тэгээд энэ нөгөө дөрвөн ширхэг алтан үрлээ тэнд одоо ингээ байгаа бүх хүмүүс ингээ хараад дөрвөн ширхэг алтан үрлэл ингээ байгаа гот нь Чингис хаан хэлж байгаа байхгүй. За одоо ингээд иш үзүүлэгч хатан тодорсон. За энэ хатанд бол би өөрийн гэсэн те одоо нөгөө октодтой өгдөг нөгөө бихий гэдэг цолыг өгж байгаа байхгүй. Бихий гэдэг цолыг өгье. Үүнээс хойш түүнээс цааш сорготооныг та бүхэн сорготоон бихий гэж дуудана. Бихий гэдэг бол Чингис хааны октодод нэгдүгт өгдөг цол. Бүр өмнө нь болохоор те одоо өмнөх одоо улсуудад бол ноён гэсэн одоо том цол байхгүй. Одоо тийш те нөгөө юу хариуцаж те бүр ингэж улс орн хариуцдаг те. Тим том ноён гэсэн те. Тэгэхээр одоо сорготоон өөрөө айгу том цолтой. Ийм одоо ингээ хатан болж байгаа энэ үйл явдал те. За тэгээд одоо Чингис хааны өргөө дотор яг л нэг ийм үер бүсийн аргаар сорготоон одоо ингээ сорготоон бихий болж байгаа, иш үзүүлэгч хатан болж байгаа. Мэдээж хүн болгон миний хатан болжосоо гэж бодож исэн болвол энэнийг нь одоо тулгын хатан соргогдоон те. Энэ болж байгаа үйл явдлаар за өнөөдрийн дугаараа жагайда те. Ямар гоё юм бэ? Яста үнэхээр нүдэнд харагдчихээн. Тэгээд ингээд нөгөө түрүүн би яг сонсож байхдаа бодож илаа л да. За яг сорхогтон бихий хатны өөрийнх нь тэр үр хөвгтүүдэд хүмүүжүүлж байгаа байдлын айгу мундаг. Гэхдээ иш үзүүлэгч хатангийн гол их тийм зөнтөө, савинтой, мэрэгэн цэцэн ийм хувьтай төрсөн хатын юм байна гэж ойлголоо. Тэгээс түрүүн нэг юмыг орхисон. Нөгөө нэг Чингис хаан Ибагааг явуулахдаа яг аавынх нь өгчээсний дагуу бас тэр ард түмэн цэрэг юу гэдэг тэр тогоо шанагын ариуц хүнтэй бас өгсөн шиг өгöd явуулдаг тийм. Энд нэг ийм юм болж байгаа. Хоёр охин өгсөн тийм. 290 одоо нэг өрх одоо ингээд иргэн өгч байгаа шүү дээ. Хариуцуулаад. Гэтэл энэ одоо өмч хөрөнгөө бүгдийг ингээд аваад явдаа гэж байгаа байхгүй. Гэхдээ сорготонд нэг хүнийг үлдээж байгаа шүү. Тэр нь болохоор хоёр тавшил хийгээд байдаг. Энэ хүнийг бас үлдээж байгаа тийм. Сорготонд яг зөвхөн тэрийг нь үлдээж байгаа. Тэгээ энд бол яг юу гэсэн үг гэхээр алтан ургийн тэр иш үзүүлэгч одоо ингээд те хатан болоод ингээд олон удаагийн одоо ингээд зүүдний тайлал болохоор энэ байсан байгаа байхгүй. Нөгөө нэг алтан шумуул зүүдлээсэн зүүднийх нь тайлал нь өөрөө иш үзүүлэгч хатан болж байгаа. Гоё юм босч байгаа те. Би ч одоо дөрвөн шумуул нь одоо дөрвөн хүүхэд юм болов уу гэж их л юм бодож байсан. Ер нь бол эцсийн бүлэгтээ тэр шүү. Тийм үү. Тий. Их хөрхий. Эцсийн бүлэгтээ тэр дөрвөн хүүхэд нь. За ингээд өнөөдөр энэ гайхалтай одоо биднэрт бүр түүхтэй хамт уялдуулаад дээрэс нь одоо манай Маратхан багшийн ярьж байгаа энэ гайхалтай өгүүлэмжээр одоо зохиолыг сонсох бол үнэхээр гоё юм. Дээрэс нь бидэнд нөгөө зохиолоо уншуулах тий эрхийг өгсөн. Бямбагийн саран туяа зохиолчтой бүр баярлж байна. Маш их баярлаа. Тийм маш гоё хүлээж авсан. Дээрэс нь энэ түүхэн үйл явцыг хүний сэтгэл зүгээр дамжуулаад ийм гоё бичсэн энэ бичлэлтүүдийг бас ярихад би харцганаал баярлалаа. Тэгээ бид хоёр бас нэг яг ингэж байгаа штэ. Энэ номыг болохоор 2019 онд бас нэг нэмж засварлаж хэвлсэн энэ хэвлэлтээр ингээд ашиглаж уншиж байгаа. Бас энэс ч өмнө бас нэг 10 жилийн өмнө чинь ном ч бас гарчихсан байсан. Би ч маш их уншиж байсан ном. Тийм шүү.
За маш их баярлалаа. Баярлалаа. За ингээ Одон өндөр студиэс та бүхэндээ түүхэн роман нэвтрүүлгээ Америк сургуулийн түүхэн багш Маратхан маань хүргэлээ. Цэнгэл баяр сонслоо. Дараагийн нэвтрүүлгээрээ олзъя. За Баярлалаа. баярлалаа. Цэнгэл баяр бас дундуур нь алдаалж ярьлаа. За баярлалаа.